Монголын хамгийн анхны стример юу юм бэ? Би юу зүгээр л яг камера асаагаад стримэн дээр би 15,000 цаг амьдэрсэн байна. Чамын зөв гоё юу, миний зөв гоё юу. Яавраар тариалан муу. Яг 100% стример хийгээд амьдрахад хэр боломжтой байна. Зэсэн бэцэн манаха. Авраа бэрд. Өдрийн болог найстаа CTS-д ирлээ гэсэн яг араас гараад ирж байгаа байхгүй юу? Юу цаана. Сайн оо. Чи яасаа дэлгүүр орсон юм уу? Бас намайг ирж байгаа гэд гоё гоё юм авсан аа. За CTS-д чин төгсөөхөндөө чин төгсөнд орж ирлээ. Өө. Ой. Юу танах чи хаасайг муур ээжэд юм уу? Ямар гоё юм. Манай хоёр ч муу. Хоёр. Сайн оо. Юу чамаагүй унаа, өгснээ нунаа. Сөөж пив арх уухгүй. Өдрийн болог найзлаа гээд. Яг бүр хоол ч одоо өглөөний цай ихт юм уу? Юу юм бэ? Энд ч одоо өдрийн хэд болж байгаа цаг 3 болж байхад өглөөний цай өгөх гээд байхаа энэ хүмүүсийн босолт ямар байгаа юм бэ? Өөр байгаа юм шүү танаа гэр бүлээ. Орой цагаар ажилтаа юм шүү. Орой гонтал 12 өс ирч өөрөөс ирцэлээ юм шүү. Тийм үү? Энэ ямар инээдтэй юм бэ? Энэ ихтэй үйл хөдлөлүүд нь ямар гоё юм те. Яаж одоо хүн шиг байсан. Оо найз нэрч. Тийм хоёр мууртай юу? Манай чин төгс. Тэ. Энэ их чинь. Их чинь ээ. Их чинь юм байна. Сайн нөө. Чи өөрөө нөгөө муурт хижээдэг болохоор дандаа гадаа явж байгаа л муур хардیں۔ Гадаа явж байгаа муур чи жоохон нэг үрийцсэн юм байна. Танаа хоёр муур чи ямар царайлаг юм бэ? Үс гизэг мэдгэн маяга маяг. Юу вэ? Сэндвич хийдэг үү үзсэн. Оо сэндвич хамаагүй болно шүү дээ. Тэгээд айлд ирсэн юм чи эхэлж өгсний л идэв шүү дээ. Юу нөгөө хоол хийж болж байна. Өөрөө мэдөө. Зүгээр очоо зүгээр өдрийн хоолыг идтий үнэгүй. Үнэгүй зүгээр хоол. Тийм зөв очоод идэнгээ зүгээр сонь сайхан. Муу аадаг. Манай ютуберүүд чинь тэгж байгаадаас юу юм бэ штэ ийм нэг гоё яг ийм нарийн ширийн юм чи хүмүүс бас мэддэггүй юм байна. Яг нэг арга хэмжээнд очихоор ингээд нэг юм хом ярьцдаг тий. Тэгээс яг ингээд гоё юм хом яриа суухараас айгүй нэг нарийн ширийн юм мэдгүй. Буу алж байгаа. Тий буу алж байгаа. Манай хоёр тэгээд муур яг хоо хоёртой хамт унтах уу? Энэ хоёрын унтлагын цагийн аваар яг хоо хамт унтахаа болцоо. Тий. Ер нь ажилтаагаа мэдж байгаа тэгээд. Юу чи муурны арилтаа юм уу? Ер нь хоёулаа л ажилтаа шүү. Тэг яг мууртай байсараад харьцлаа гэж байх уу? Би ер нь уусаа мэдгүй. Амьдралдаа өөрийгөө ажилтаа гэж бодож байгаагүй. Уулнаа. Тэгсэн чинь арай цуг амьдраад тэгээд би нэг юм ингээд цэр бэр гараад зав ингээд амьсгалж чадхаа унтчих таагаа бүглэж мөглөө. Тэгээд эмнэлэг орсон чинь наа хатгаа гээд өөр эмнэлэг орсон чинь зөвхөн цусны шинжилгээ авснаа наа ажлын хийж хийх байна. Тэгэл наа чи ингээд яагаад ч мэдээд ч өөрийнхөө тухай яриад яавраар тариалаг муур. Ялч сарай. Угаасаа энийг наах авч ирсэн. Тэгэл муурны дэлгүүр ороод тэгэл хамгийн царайлаг яриад л энийг авчихсан. Нөгөөт нь яхаа тэгээд арай жоохон эннийхээ арай бие хөл байна. Үйлдвэрний яхаа тийм. Их нүд мүд нь ямар гангаа юм бэ те. Битэг л өөр болцсон. Наа чи ингээ том болохоор нүдэн цэгэр болно нэстэй. Нөгөөнөр үлдсэн. Нүдэн цэгэр болно гэсэн чинь болдгоо. Тэгтээ нүд мүд нь юм контр мотортой гарын саруу маруу нь ягаан биш хармаар. Сүүлдийн артлаар юм хар зураас ураас л тийм биш те. Ялчгүй. За дүүтрөө. Хамаагүй. За. Би туслахоо. Тэ. За тэгвэл тэгээ. Тэгээ махцах хэлчээ тэ. Чи ихтэй ойрд айгүй итгэвтэй тэ стримээ хийгээд. Тэ. Зөв. Яг нэг сүүлийн нэг сар хагасаа гисэрчил гэж. Тийм байна. Яхаар сэрхөө. Сүн сүдэр чи орох бас. Үгүй зөв жил амраал. Жил амраадаа гоё юм уу? Би жил амруул хөө амьдрал хүлээн зөвшөөрөхгүй. Нэг бүтэн сар нэг растыг тоглоом би нүдээ. Раста ганц юу стример биш зүгээр стример дүүцсэн юм уу? Зүгээр дүүцсэн стримгүй хамаагүй заяа. Тийм үү. Амар тоглоо. Ингээд шөнө унтж байгаа чинь гэрэж хүн дээрэмдээ тиймгээд утсан дээр нотификейшн ирсэрээд. Яг л. Тэгвэл гэрээг хамгаалж байлттай. Ямар байлаар тийм хүний хараат тоглоом бай тээ хүнээс хараат. Угаасаа нөгөө яд авахыг арал дээр ингээ хүмүүс очиж байгаа. Тэгээ лүүтлээд тэгээ гэрээ өрөө гихтэл лүүтэ хадгалдаг байхгүй. Лүүтэ хүний гэрээ дээрэмж лүүтэ гэсэн тийм тоглоо. Зөв. Тэгэл тэр би яг сар ингээд бүр ядаргаан тоглоо. За энийг дуусгаад ажиллая гэхэд. Чи юмаа ярьлаач л би хийчихлээ. Хэр хийчихээ. Заазаар өгчихгүй. Так. Ер нь болцоо. Ер нь болчихсон байна. За уучлаарай. Ер нь муур хэд настай юм бэ дунджаар? Тэр Монголын хамгийн хөгшин муурч үл 14 нас настай гэж. Монголын хамгийн хөгшин муур 14 настай гэж. 14 гэдэг чи яг нөгөө жилээрээ өстө. Нохоо ч жилд 2 нас нэмдэг лөө. Тэр мэл биш. Ер нь хүний яг
Стандарт жилээр. Хүний жилээр. Тэнгуут 14 жил бас л урт насалт юм байна те. Ер нь бол нэг 10 жил гэж бодох юм байлээ. 10 жил үү те. Тэгээ нөгөө онцгой урт наслууд нь тэгээд 10-аас 12 жил бэл хийж. Мондог боён хийсэн муурнууд 14 наслдаг бохоо. Муур зур байрмаар зардаг гэх үний юм уу? Зүгээр л тэр чинь зүгээр дом биз дээ. Дом штэ тэр. Тэрнээс бол нэг амар яг тэгээд орж ирээ зараа ич гэж байхгүй шүү дээ. Муу нэрийг зайлуулдаг гэдэг л. Тий. Муур зур чинь тэгээ эзнээ өхөөсөө шал хотлаа ястай. Монголчуудаас дургуун юмас хүчээр автоматар юм зөхөөх юм а тий. Тий. Одоо эн чинь бидний ингээд ер нь мэдгүй яг үнэн ч юм уу. Трэдэс уншсан байл л чи. Муур чинь ингээд яаж байгаа юм. Одоо бид нэг гэрээс гарна штэ. Тий. Тэнгүүд анд явчлаа гэж бодсон гинэ. За бид нарыг уу. Тий. Тэгээд ингээ уута муутай бариад ороод олцоо аваад ирлээ. Олцоо аваад. Тэгээ ингээ юу гэдэг нэг өдөөгээд яваад ингээ 7 өнөг байхгүй болчих штэ. Тий. Анд яваад өгчих. Анд яваад барааг байж өгдөг. Барааг өгчих. Бид өөрсдөө анд явж өгдөг гарууд юм тий. Үдгээр тэгдэл юм шиг үлээ. Энийг тэгдэл гэж уншсан ш. Тэгээ бодонгууд нэлээд ер нь бол байж болохоор байгаа сте. Тийм бай. 10 жил байхад би нэ хөдөө явдаг байсан. Хөдөөний том уурнуудыг бидэн л тэ холгонуудыг бол ченка ашиглаад. Тэгээд чи холгонаараа амар тоглоно хоёр тийш нь гүйж албаар барьснаа, албаар сул тавьснаа гүйж очоо. Тэгээд яг нүдэн дээр бол зүгээр хүзүүг нь нэг л мушигт юм билээ бид чи. Тэгээд ингээ араагаараа мушигт юм. Ингээ ухаалт болчихно. Тийм. Тэгээд босоод ирэнгүүт гүүгүүд амар яг энэ хоёр холгон марахгүй хоо. Энээр холгон марахгүй хоо. Энийг бол байрны одоо хөдөөний байрны болгонтой үзэх баг. Хөдөөний болгоныг барахгүй баг. Тэг. Мэдгүй одоо энэ хоёр болгонгууд юм ялгаа шумуул мумуул ирвэхэ мэрвэх гэдэг тоглоод байгаа юм. Яг л нэг ирвэхэн дээр топ гэж дарчаал. Тэгэл ингээ харж хааж байгаа нөгөөд ингээ саруулаад ихлэ дахиад топ гэж дараад энэ одоо бүхнүү яах нүгээ тараад шүү дээ. Эдний хорд сайн байна тий. Хорд. CTS тэгээ хаа очоос юутай тий ажилтай галтагаа хайцаа. Мэдэгдэн ш бас үйл хөдлөөр. Үнэхээр зүгээр хоолнд сонирхолтой. Тэгэхээр яг ажилтай бүнгүүд ажилтай биш ээ. Залхуу штэ. Зүгээр хоолндоо обид болохоор хийх дуртай. Тэгээд тэнгүүтээ хийнгүүтээ аяг маяг угаах сонирхолтой. Нэг бүтээх сонирхолтой. Цэвэрлэхийн өөр юм экстра. Алхах тоогооч юм биш үү? Яаж ч ихтэй хамгийн их ажлыг туслах тоогооч нар хийдэг тий. Бүх юмын дэлтэн бүх юмаа байгаа нь юу. Тий. Чинжүүтэй цөөж гоё шүү. Цөөнгийн байцааны хэрүүлээд шүү дээ. Би одоо эмээ байцаадаг болтод гоё санагддаг байсан. Өөрөө бол хийдэг. Эмээ чи байцаа яждаг байсан юм уу? Цөөнд бол чинжүү бол ёстой гоё орж ирдээ. Нэг гоё зөөлхөн. Би юм нарийн ногоод цөөн басна. Төмс дөргөө. Тийм үү. Юу цөөнд гэхдээ төмс ер нь хийцэн байд юм аа. Жохон төвлөгдсөн төмс дундуур нэг бас гоё орж ирдэг юм аа. Тэгэхгүй аа тийм үү. Зарим хүмүүс юм аргуу цөөн дуртай, тостой цөөн дуртай. Би бол нарийн ногоод байцаа. Би бол хаа оч хоол голохгүй. Тэгэл идчихнэ. Мах сайхан харагдаж байна. Энэ хоёр муур ер нь бол махцах гөөнөстэй. Холгойдаг маа. Том нь сонирхон. Идэхгүй юу? Цагаан оролт амар өлөө наачаа. Тэгээ хийж амар тийш дээ. Тактуртай. Уул муурч ингээ хортой мортой юм ингээ үнэрлээ иддэг. Халуун нугаатай тактуртай идчихжээ. Орон сууцны муурнууд өөрөө хоо. Наач давсны амралд орцсон би яг тийж бодоо. Тийм үү. Юмыг одоо давстаа л идэнэ. Тий, давс хийж болохгүй хамтад чинь. Байгаль нөө давс байхгүй. Яг давс хэрэг болохоор очиод долоож байгаа. Тэгэхээр хоолндоо ихгүй шүү дээ тэр чинь. Одоо түгийгээр нь баг идчихэж байгаа. Тэгээд давс явал одоо бидний хоолндоо хийж байгаа давсны одоо доо зугаа шүү дээ. Тэрийг идэх юм бол наа чинь бөөрөндөө ахгүй. Бидраас ч одоо 10 дахин жижиг мөрд байгаа. Хөлөө. Гоё өнөсч. Нааста. Арааны шис гооч сайхан иднэ. Энэ та гоё юм урдаа нөө том цонхтой болохоор өөдөөс гэрэл өгөөд их гоё харагдчихэв. Тэгээ бүр чүүлгүй болохоор бүр амар л гэрэлтэй байна. Харин тийм байна те. Манай хоёр чүүлдээс зүгтцээ. Тэгээ чүүлээ ураа ицсэн. Уг нь чүүл чи өөрөө чүүл ингээд талаараа тасарлаа шүү дээ. Энэ том цонхны чүүл. Киктэй гараад хэрэг удаж байгаа юм бэ. Стрим хийдэг. Энэ платформ уу? Тийм. Үсээд 4 жил нь л болж байна. Тасцаахаа. Чин те. Одоо YouTube дээр яг үзэгч байгаа болохоор л хийж л байгаа л та. YouTube-ийн үзэгчдэр кик руу ороход ер нь хэцүү байна уу? Гайгүй юу? Ямар ч асуудал шүү дээ. Кик руу ороод нөгөө Gmail-ээрээ бүртгүүлэхэд товчлуурыг дараалал өөртөө нэргүүд болоо. Тийм бах те. Ямар ч асуудал. Тэгээ манай үзэж байгаа хүмүүс бол манай CTS кик руу орж гоё стриминг үзээрэй. Яг хөө main channel дээр стрим хийж л байгаа л да. CTS live дээр тэнцээ стрим хийж байгаа. Тэгээд тоглолдог ч юм уу те яг тийм нэг тийм дийлэх үздэггүй тиймэрхүү зөвхөн те яг үнэхээр лав үзмээр байгаа хүмүүст зориулаад кик дээр стрим хийж. Тэр нь яг одоо чиний кикний үзэлцийг дунджаар хийдвэ. Тэгээ монголчуудаас кик дээрээс зөндөө кик руу орж эхлээд л одоо юу гэдэг фолловер нэмэгдэж л байна. Тэр хүмүүс одоо бүгдээрээ үзэхгүй л те тэгэл одоо бол 20к төгчлөх шин.
Оо бас өндөр ч тий. Тэ ер нь тэгээд одоо Гэхдээ 20,000 followers өндөр үстэй Монголдоо бол. Мё нөгөө бүтэн жил зүтгүүлсэн шүү дээ. Гэхдээ тэгээ Мёгийнхны 40 50k бол байгаа. Зөв ер нь хамгийн их нэстэй кек дээрээ. Тий. Араас нь савтаа бас нэг сүүлийн 3 4 сар зүтгүүлж байна. Тэгээ одоо би дөнгөж ороод нэг жил хинэ сар хагас болж байна. Тэгэхэд өрчлөө. Чи тэгээд яг нэг амралт аваад авахлахаараа нилээ удаан алга болдог тий. YouTube юу сошиалаас. Тэг шүү дээ. Ер нь зөвхөн тэгэл тэр чигтээ хаяал яг нөгөө жинхэнэ бизнесний амьдралаа боцдог байхгүй. Хэрэгтэй юу стрим ер нь чангаж байгаа. Би бас нөгөө бүр 21 онд илүү марафон хийж байхаа тэгэл яг бүр хорцсон шүү дээ. Бүтэн жил би сошиал руу баг ороогүй шүү дээ. Яг нөлөөлт юм билээ. Стрим гэдэг зүйл чинь бүр яг хүнийг яг одоо байгаа дээрээс хорд юм ялаш бүр гэж. Бид чинь видеогоо сараас эвлүүлж байгаа тэгээ өөртөө нэг цаг маг аваад ингээд жоохоо ингээд амарч марч шүү дээ. Тэг чи шууд болохоор чинь зогсох боломж авах. Зогсох боломжгүй. Яг ингээд бариад идэм л шүү дээ. 0 олсон чигээ дүлчиж жажаар. Яараа то. Сая би өглөө яг сэрээд бодсон юм аа. Ингээд 6 жил 7 жил ч юм уу. 19 оноос хойш хийсэн хэр чинь 6 жил гарan болчих жоохгүй юу. Чи удаан хийсэн байх те. Тэгээд 365 оны би бол 300 гаранд нь бол стрим хийсэн байгаа. Паах. Тэгээд өдөрт 8 цаг хийсэн гэж бодохоор би юу зүгээр л яг камера асаагаад стримэн дээр би 15,000 цаг амьдэрсэн байна. Па. Бараг юу гэдэг тэр бол дунджаар бодож байгаа шүү дээ. Яг зарим үед ингээд огт тасраагүй үедээ бодвол бараг 20,000 хүрж магадгүй л 15-аас 20,000 цагийг бол зөвхөн стрим хийх. Одоо нөгөө ямар нэг юм хийхэд 10,000 цаг зарцуулаад мэрэгчдэг гэдэг бол тэрийг бол давцсан л байгаа юм бэл. Одоо нөгөө нэг Монголын хамгийн анхны стример юу нэм бэ? Бүр юу байгаа вэ? Айл дээр үед зүгтээ 2013 4 онд одоо Dota энэ чинь стрим хийсэн хүмүүс байна. Одоо Кэдэс ах байна шүү дээ. Кэдэс ах чинь Twitch дээр стрим хийжсэн шүү дээ. Бүр хамгийн анх уу? Тэгээ бас тэгээд би одоо пост оюутан байхад Тэна ах гэдэг үсэ. Зөв. Тэгээд нөгөө PUBG-гийн үед шүү дээ. Тэр чинь PUBG дөнгөж гарч ирсэн үе. Тэгээд Twitch дээр хийдэг байсан. Өөр бас хуучин Dota тоглодог юм бэлээ. Монголын одоо Азийн топ MMR-аар нэг мэгт явж исэн мид санкэ хийжсэн санагдчихэв. Санктит хэлөө. Үгүй санктит чинь одоо долж байгаа. Хуучин санкэ. За нөөч төлөж ин хараад. Цөөнгөө үдэж байна. Үгүй ингээд юу яа гэм үү? Таг магаа ингээд дундуур нь аваад явчих тийм үү? Миний одоо мэдхийн цөөвөнг чинь ингээд салхиуруулж болохгүй яг тэр чаас бууз юм байна. Тэ бууз. Тэгээд нөгөө түүгийн гуралтайгаа энэ чинь нөгөө хэрцэн гуралтайгаар чинь гайгүй те. Хамаагүй гайгүй. Ерөнхийдөө хянчих юм байна те. Тэгээ би ингээд харж байгаа л тоом аахгүйгээр одоо ингээд харангуй за жоохон шүлээ ширгэж игээд би таг навцсан. Зөв. Мэдхгүй одоо эзэж түүхрэж аваагүй болохоор одоо би одоо мэдэхгүй л энэ даа. Чич бол зөвхөн цөөн зөв хашраад юм байна. Хүснээрээ идэм байна. Би ч бол одоо яг л нөө хүний зааснараа штэ усаа тиймэрхүү ингэн хийн за тэдэн минут гээл пад. Тэгээ нэг жоохон сонсон те. Сонсоод үнэрлэн. За ер нь болчихчтэй гэж пад. Цөөнж гоё шүү. Чичгтэй бас стримийг бас л өөр төвшөнд авчирсан шүү Монголын стримийг. Яг бүр ингээ фул таймаар за яг стример хүн бол CTS юм байна яг. Гэтэ ер нь бол би ч бас нэг сүртэй стример мэддэггүй байсан. Нё айгүй хийдэг байсан. Миний мэдхий. Би яг хоноо өөрөө Dota тоглодог болохоор Нёг мэдээд ах шиг байна. Түүч 19 оноос хойшгоос бас л үүсгэн байгуулагдсан. Одоо яг ингээд хамгийн анх хийснээс ингээд яг стримээ өдөө хүртэл хийж байгаа хүн гэвэл одоо баг цөөхөн байгаа х те. Цөөхөн. Яг ч миний мэдхий нэг 100 стример бол нэг тийм жоохон гарч ирээд 100 үзэгчтэй болох хүмүүс байна. Заавал ирлээ. Оо янз. Ямар гоё хөөхөн тавг маавт. Рестораны цайван. Халуун цай уун штэ. Би бол сүдэ цай, бааху цай, сахартай бааху цайс гоё те. Бодотой оргон дээр. Би зөвийн балтай одоо болоод байна. Нэг ялгаагүй юм лээ. Гоё. За мэдгүй паприка соус, чихэрлэг чили, арай инглик кетчуп. Энэ надад тэр нэг кимчи байна. Дундуур нэг кимчи идэ. Даршилсан өгөрцөн байна. Би жоохон даршилсан өгөрцөн жоохон дуртай. Шарман юм байна. Кимчи байна. Дааса. Хаад бол янз. Хүмүүсээс цөөнтэй пив уухтай. Пив байна. Пив уухгүй. Жижиг хэрэглүүд бол болчлоо. За. Одоо сайхан идэ. Нөгөрцөө. Гой кимчи байна. Тэг кимчигээ ялгаж авнаа.
Өгчээ. За. Яасан голдор. Халуун юмтай уудаг гэж хэлсэн. Чи бүр хоолоо идмээр байдаг. Бусад бүх юмудаа бэлдмээр байдаг те. Янзэ. Надаа үрч үт. Нөө за уучлаарай. Мэддэг юмс. Тасархаа. Таабагаас захиас бодолын зөвлөл байгаа байна. Байна. Одоо юм зайвар өвдөлтөд арга байна. Царай гэрэлтэй гэсэн. Гэнэ хүмүүс бодолкээс элдгүй Тэ чи ихтэй гой цов байд юм байна. Ер нь давгүй байд штэ. Гой. Гой. Нөөшөө. Атарагу. Одоо амар хутгаас болсон штэ. Чамын зөв гоё юу, миний зөв гоё юу. Гадайхан. Хариулсан бэлэнтэй. Гадайхан гоё юм чи. Мэдгүй би өөртөө таалагддаг цоо гэж. Миний гоё. Хүмүүсийн цоо шат ондоо байд юм билээ. Гоё цов байна оо. За нэмнэ. Гоё. Янзэ. Амттай байна оо гоё. Өнөөдөр бол анаа аваад инежсэн. Тийм үү. Тэ. Тэгсэн чи би Шүрдөө аваад ирээд нэгээд. Аа зогтой ирээд. Тэгээ би аваад ийцээ. Одоо цогтой ахта баярлалаа гэчлээ. гоё юм. Би бол ер нь бол идчих юм байна уу ингэсгээл. Тэгэл дахиад нэмээд идэл ахаар юм байна. Нэ бэлтгэл хийсэн болохоор би амар юу шаардж магадгүй. Тэгээ би бэлтгэлээ хийнгуудаа уурга уух гэснэ. Уурга уухаар жоохон нэг гиз төдийгээд яадаг байхгүй жоо хоол болохоор тэнгууд нь за ер нь бол уурга уухгүй чам дээр ирж байгаа идийтэй гэж бодож ирсэн. Өдрөө олъё аа. Лавж шít. Уурга ус байна. Уурга баа. Хим болсон байд. Тааштай юу байд юм байна. Уурга байна, пират юм байна. Өдөр зэрэгтэй бүх витамин ууж. Тийм ээ те. Танаа хөрөгч бас бүх юм байх юм аа. Ер нь бас тийм нэг ёо тийм хоббитой хүмүүс байдаг те ингээд нэг хөрөгч нэм хөрөгчөнд бүх юм байж ах хэвээр гэсэн хүмүүс байдаг те. Мэдгүй би энэ Чи тийм байхгүй. хинээс сурсан юм бол. Скот бага амар ядуу чашаа хөрч хоосон байдаг байсан болохоор бас арайч ядуу гэж хэлчихгүй ба. Тийм. Манай байр дөрөөс амьдэрдэг. Тэгээ би ингээд сандахгүй. Багууд ингээд ээж ингээ өглөө гараад орой 9 үед ирнэ. Тэгэл би гэртээ өдөржгөө ганцаараа. хөрөгчтэйгаа. Үгүй хөрөгчин тэгээд ээж олонгод өглөө нэг 1000 төгрөг үлдээн. Тэрнгээр нөө сүйт бичиж аавна. Тэгээд 1000 төгрөг үлдээгээгүй. Тэнгүүт би бүр яг бүтэн өдөржин нэг кимчи хийжсэн таахгүй. Ямар амир. Тухайн нэг наасаа кимчи нэг 500 г кимчитэй. Тэгээд би нэг өглөө нөндөг шарж идсэн сарч тэгэл орой ээж гэрэл би яг кимчи. Хүний өгөөд юу гэдэг юм. Нээхэд яг ингээд нэг хүний нэг бодсон бүх юм байж ах хэвээр гэж бас боддог хүмүүс бас байд юм байлээ. Хөрөгчөнд ач холбогдол өгөх ёстой юм байлээ. Айгуу гоё. Тэг яг арай дунд ангаас амьдрал арай гайгүй болоод ээж ингээд жинхэнэ ёстой юм болгоно гэж байлах гад. Тэнчнээс юм сурцсан юм шиг байна. Ингээд хоос байхыг үдцэн, дүр байхыг үдцэн, тэнгүү дүр байхад гоё бидчих жоох. Тийм штэ. Би бүтэхгүй тэгээд дунд ангид авч гэртээ өгцөг болно. Ээж ингээд Ангийнхаа орж ядсан хөрөж хоослно штэ. Үүдээ ингээд хамгийн сайн гэдэг Монголд дэвшлийн помидор 3 кг помидор авчирсан хүн идсэн байна. Үүжтэй би бараг идэг баха. Найз зөөр өтөл байцсан. Тэгээ ээж нь бодож шít. Миний хүүд помидор дуртай юм байна г. Авчираад байдаг те. Хаяа их идэхгүй хаяа гинтгэд дуусаад байдаг. Өнгө яг 10 жил байхад найзууд үгийг нэгнийхээ гэрт ороод хөрөгч нь утдаг те. Тэ. Чудмол аа. Гэвч өгтөө угийн Улаанбаатар байх хэвээр. Оо. Хаана хайхаа юм. Дорд. Бага ахта дордод байсан юм байна. Дордод зүдэг төгсөөд тэ сургууль орох тот ирсэн. Ээж энэ ажилдаа байж байгаа тэгээд хот руу ирээд ажилласан билүү дээ. За дордын залуу юм байна. Зөний амралтаараа өвөө юм гэж чинь. Дордод дэшээ бөөрнөр байгаа лөө. Тэгжээ бөөрнөр орж үзнэ. Хүмүүс бөөрнөрийг сэлхэд аягүй гоё норл гэж ярьсан. Бөөрнөр ер нь нэг тийм долоо шиг. Яг вайп. Би очиж үзээгүй. Цаад нь харагдахгүй тэгээ нэг юм элсэн эрэхтэй. Сэлхэд гоё юу? Ус нь бүлээн гэдэг юм шиг хүмүүс зөв Мэдгүй. Херас норыг бол бас бүлээн гэдэг. Бөөр норыг бас аягүй гоё сэлхэд амар гоё газар гэдэг байгаа байхгүй. Би мэдгүй нөө яг үндэ. Би яг нэг Тийшээгээ юу ус руу ингээд орж чадахгүй лээжтэй цайнуулаад орохгүй шүү дээ. тийшээгээ зам хэр байгаа вэ? Аим ш. Муухай юу? Нөгөө дорнтын зам би ямарсан 400 атсан. Яг бүр амар нэртэй зав. Одоо ингээд
Улаанбаатараас Доронттой шоу басан хүртэл 650 км таахгүй юу? Яг тал дээр нь Хэнтэй аймгийн одоо Чингис хаан таахгүй юу? Тэр Чингис хаан руу ингээд 4 цаг дахиад очиж байгаа байхгүй юу? Тэгээд энэ чинь хоол идэж байгаа. За дахиад бараг ингээд 4 цаг дахиад очиж ухааны юм бодоод 8 цаг гэж байгаа юм чи. Тийм байна те. Дорнод руу гоё зам тавиул тэр бөөр нөөрлөл явъя да. Өөр амар. Энд чинь нэг юм амар нэртэй юмнууд байгаа. Нөгөө 50 км. Тамийн 50 ч дорнотойх ш те. Тамийн алдартай амар нүхтэй ингээд хүмүүс яваад байдаг сүлжээ. Нөгөө тамийн 50 амдэр ингээд 10 км-ээс суртал боломж юу? Ингээд нүх рүү ороод. Одоо стример байхын даваа тал сул тал нь ямар байна? Чи ч одоо 6 жил стример хийчлээ шүү дээ. Одоо дөнгөж чи одоо бүр яг сайнтай муунтай бүгдийг мэдж байгаа да. Суудаад нөө арай оройн цаг амьд дэвшилтэй. Нойрны асуудал болж байна тий. Одоо ингээ видео хийж байгаа хүмүүс байх юм бол өдөр видеого бичиж орой цацчих болно шүү дээ хүмүүс үзэх цагаар нь. Тийм байх. Заавал орой. Тэнгүүд нойр ингээ өвдөрч байгаа байхгүй. Би ч ингээл айтахандаа бол тий орой өвдөө 6-аас стрим асаагаад тий. За болов за 6 царай хотлаа да. 7-оор стрим асаалаа. Нэг хүртэл явлаа 2 хүртэл. Тэгэн жоо бүтэн цаг ажиллахгүй юу? Заавал тэгээд яг 1-2 хүртэл явах. Чи одоо ингээд 8-аас асаагаад 11 гэдэг нэг өдөрт нэг оройдоо нэг 3 цагийн стрим гэж ер нь төлөвлөх гэж үзсэн үү? Үгүй би өмнө нь бүр 12 цагаар төлөвлөдөг гэсэн. Тэр чинь ингээд анч ээжтэй дүүтэй амьдэрдэг байсан. Тэгээд дүүгээ өглөө сургуульд нь явж өгөөл, хоол инеж өгөөл. Тэгэл би 12-ийн үед сэрэл 12-оос стрим асаагаад 4 хүртэл стрим асаагаад 4-өөс дүү сургуулиас ирэхэд нь хоол хийн. Хоол ижээд 6-аас буцааж асаагаад тэгээд дахиад ингээд нэг стрим 3 тасч яадаг. Тэгээд 4 цагийн нэг таслахаатай. Нэг тийм эс. Анхны яг эхэлж явах үеийн грайнд бол 19 онд. Тий 19 онд, 20 онд. Тэгээ ковид орж ирээд жиггээ стримерийг божоолсон уу? Ковидор яг ковидор хүмүүс ингээд завтаа болоод тэр өгөөжийг авах штт. Нэг хүртээгүү би бол. Энд чинь нөгөө PUBG Mobile хүмүүс бүгд тоглоод PUBG Mobile стримерүүдийн үзэлт бол 10 нуурсан. Тийм баг, тийм нэрээ. Миний үзэлт нэг 50% өрссөн байж магадгүй хаа. Янзээ баярлаа. Ямар амар идчихвэ. Үнэхээр амттай байл. Стрим шиг бүтэн цагийн ажил шиг ингээд нэрээ. 2-4 цаг стрим хийвэл яг үндэ хин илүү онлайн байна. Бас ингээд яг үндэ баг үндэ үзэгчээ булаацлчихлаа л та. Одоо ингээд зах зээл дээр одоо гэртээ ингээд уцаа оролдоод хөвтөж байгаа юу гэдэг хүний тоо чинь ингээд тогтмол байхгүй юу. Яг гоо тэгээд сонирхлоор хуваагдаад багс чинь тэгмүүд нэг сонирхол дээр байгаа одоо 2 контр тоглолтыг стримээр байвал яг үндэ үзэгчээ булаацлах байхгүй тэр хоёр. Тийм байна тий. Тэнгүүд хэн удаа онлайн хэн их стрим хийн тэр хүндээ илүү дасна илүү дуртай болно. Тэр хүнээ илүү дэмжих хүсэлтэй болно. Тэнгүүд энийг ингээд зогсчихсон бол дараагийн хүн шууд ингээд сэлгээл булаагаад аваад явна гэсэн үг. Тийм болохоор ялчгүй их цаг стрим. Тэгээ ялчгүй бүтэн цагийн ажил. Тэгээ нэмээд юу тий 6 цаг стрим. За минимум тааштай. Яг стримерүүд чинь яг үндэ 6-аас 10 цаг баг хийж байгаа. Тэнгүүд тэрнээс гадна видеого монтажлах бол эдитер байхгүй бол өөрөө л монтажлна шүү дээ. Тэгнь. Би ч одоо тэгэл стрим өмнө 2-оос дуусаад өглөө 6 хүртэл видеого монтажлал нар мандангууд унтдаг. Тиймээс аахгүй. Тэгэл 4 цаг өөрөө видеого монтажлан тэрийг эдит сурна. Тэгээд өөрөө хийж сурж байгаа болохоор орондоо оронгуудаа стримерхэн сайжруулах гэдэг видео үзнэ. Зүгээр ингээд сэрүүн байгаа 16 цаг ямар ч зогсоо зайгүй стрим. Тэгээд тэгжээж нэг 2 жил мэл болж ингээд 4 болж байгаа байхгүй. Тэгээд видео цагтаа хүмүүс санд үзээд эхлэнгүүт жигдээс стример болж байгаа. Тэгээд мөнгөтэй олчингууд эдитертэй болно. Постимнууд хүмүүс татчих эхэлж байгаа. Үнэхээр дөнгөж эхэлж байгаа юм бол ер нь бол нэг өдрийн 12 цаг чиг гайдлахгүй бол ер нь боломжгүй. Стример айгүй их байгаа нь одоо тэг амархан гэж харагдуулаад байна уу? Эсвэл зүгээр л яг хүмүүс стример болох гэж оролдлого айгүй их хийж байна. Тий. гэж хараад байна. Оролдож үзэхэд амархан байхгүй юу? Нэг төвшрөө дараа л стрим хийсаач штэ. Нөгөө зөвхөн нэг юугаар сурчвал те. За камера хэдэн техникээ бэлтжлээ тэгж жагаад тохироогоо сурцсан байхад тэгэл нэг коноп дараад стример өстэй те. Ямар нэг видео монтаж сурн морн гэхгүй угаасаа л яг үнцэн гаргаж байгаа юм чинь тоглоомоо тоглож чадчих байгаа юм чинь хийхэд бол ерөнхийдөө эхлэхэд амархан. Гэтэ үзэгчээ олох нь хэцүү л те. Зүгээр л тоглоомоо тоглож сууж байгаа нэг хүн үзэхгүй л те. Тэнгүүд өрсөлдөхийн тулд өөрөө сайжрах хэрэгтэй бол. Тийм байна. Яг хоо давуу тал нь тэгээд нэг ажтайхан болчвол хүссэн үед аврал хүссэн үедээ за тэгж мөрөөж бод ихтэй өрсөлдөгч байгаа хүн бол хэзээ амарч чадахгүй л тээ. Яг 100% стример хийгээд амьдрахад хэр боломжтой байна. Яг 100% стример хийгээд амьдрахад хэр боломжтой байна.
боломжтой болсон шүү дээ. Боломжтой болцсноо. Ер нь яг хизэнээс мэдэгдэв чамд. Тэгээ амар тийм эйготой хэлэхэд бол ер нь ингээд завын засцсан байхгүй юу. Тэгээ одоо юу гэдэг миний үеийн стримерүүд. Тэгээ ер нь бол 6 жилийн өмнө стрим хийж байгаа те. Чи тоглоод би чам мөнгө өгөөд явж явахгүй л минь. Тэгэл тийм комментар дүүсэн. Одоо гоё өштэй миний дүү. Хахна мөнгө өгч юм уу. Хамгийн ихний ээлжинд угаасаа стримерүүд national challenge орлоготой болно. Тэгээд үзэлтэй аваад эхлэх юм бол одоо ч гэсэн спонсорууд бол нэлээд байдаг болсон. Тэгээ ер нь зүгээр одоо мэдээний сайтууд зүгээр ингээд стример гээд тавихаасаа юу гэдэг тайлбарлах шаардлага болцсон юм уу. Тэгэл овын залуу стример штэ гэхэд тийм үү стример юм уу. Өмнө бол те ингээд видео дурсаа шууд дамжуулдаг юм шиний байдаг юм аа тэрийг ингээд хийдэг залуу гэж хэлдэг байсан бол одоо л тийм байх болсон. Тэнгүүт те одоо нэг газрын маркетинг албанд за нэг тэдэн стример аван тэдэн видео хийлгэн одоо ингээд маркетингийн мөнгөч нэр тэгж угааж байгаа. Зөв. Тэнгүүт боломжтой болцсон. Ер нь Монгол стримерүүдэд хэр анзаарах вэ? Стрим үзнэ гэж бас 6 цаг ажиллагаа байхгүй юу? Тийм тий. Би өөрөө ингээд 6 8 цаг ажиллаж стрим үл явж боломж байхгүй. Тэдний тасалсан видеонуудыг би сонирхож байгаа. Эсвэл та нэг сонирхолтой юм болоо клип орж ирэнгүүт үзэгчдээс өчтөр дэ мё юм хийсэн штэ гэдэг нэг клип ороод 1 минутын бичлэг үзэхэд бол мё нэг юм шинэ гоё юм хийсэн байна. Тэгж байгаа. Яг гоо тэгээд өөрийнхөө хувьд гоё хийж боддог дуртай хүмүүстэй л одоо нийлэл найслал. Тэгээ одоо миний бодлоор тэгэл мё байна, хорлоо байна. Хорлоо бол гэдэг одоо дөнгөж гарч ирж байгаа хүмүүс сонирхгүй л хашаа байна. Яг үндэ би хорлоог бол үнэхээр потенциалтай нэг тийм яг нэг яриа хөөрөө сайтай гадагшаа дуулна бүжиглэл чинь тоглоно бидрээс мундаг тоглоно. Бүх юм нь бүрдсэн хүн байгаа. Одоо тэгээд хийгэл дутуу байгаа. Игзэн таараад нэг пүк хэл юм байл та тий. Яг стример гэдэг хүн чинь яг өөрөөхөө нөгөө нэг үзэл бодолтой 100% байж яг өөрт ямар санагдсанаа шууд хэлжээж л тэр ч бас нэг стример байгаад байгаа ш тий. Нөгөө нэг жүжиглэхгүй. Тий. Ер нь юу гэдэг ингээд нэг нэвтрүүлэг одоо ингээд тооч ерөнхий сайд одоо хүртэл ингээд нэвтрүүлэгтэр яг бэлдсэн юм аа яриад байна гэж хүмүүс загнаад байгаа шүү дээ. Тэнгүүт ямар нэгэн видео контент байх юм бол хүн бол бэлдсэн юм аа гаргаад тэр гаргаагүй бус хэсгээ таслаад оруулчих болно. Стример чинь ингээд 6 цаг сууж байхад хэдий бэлдсэн юм аа гаргаад тэгээ юм алдаагаа ингээд нөгөө нэг тастаж болохгүй тий шуудаар болохоор. Тийм болохоор угаасаа тэр хүн чинь өөрийнхөө байхаас өөр боломж байхгүй гэсэн. Ямар ч мондөг жүжигчин байла өдөр болгон те би одоо 6 жилийн хугацаанд 15,000 цаг жүжиглэх ямар ч боломжгүй байхгүй юу. Тийм ээ те. Тэгэл өөрийнхөө л тэгэл явна гэсэн. Одоо ингээл шинээр одоо ингээл зөндөө стримерүүд гарч ирж штэ. Тэгээ одоо яг гарч ирж байгаа стримерүүд яг одоо яг ямар санагдаж байна? Ер нь бол тийм галзуу бүр ингээд тийм юу тийм баг увайгүй гэдэл хэлэхээр те. Гэтэ тэр нь юу тийм муу биш. Ер нь бол тийм л галзуу байж бос хүмүүс сонирхож үзнэ. Тэрэнд бол санал хэлж байгаа. Үгүй би одоо тэгээд ингээд 6 жил стримистэй гинт галзуураад тэглээ шал тэнийг. Тэгээд одоо шинэ хүүхдүүд таринч тэгэж галзуураа солиотой байж байгаа нь бол надад бол гоё санагдаж байгаа. Яг үндэ үгүй би тэр хүүхдийн ах нь биш хамаатан садна биш болохоор тий чи надад тэнийг юм хийхэ болооч би бол хэлэх нь шал тэнийг. Би бол зүгээр үзэгчийн талаас харангуут тийм шинэ юм хийж байгаа нь бол надад бол гоё байгаа. Яг үндэ хүмүүс ингээд тий наа тэнийг юм бол гэж комент бичиж байгаа хооронд үзэх юм олж хийж өгч байгаад нь баярлах хэрэгтэй байхгүй. Өөр яг үндэ тэр байхгүй бол би яг тухайн үеийн тийм entertainment-ыг авч чадахгүй байхгүй. Нэгээрээ стримерүүд айгүй их байна. Бас олноороо хоёулаа гуруулаа гэл тэр нь олноороо байна. Нэгээрээ хийх олуулаа хийх хоёроо ялгаа ямар аваад. Би бол олуулаа хийж чаддаг шүү. Нэг айгүй тийм хүлээцтэй хандж чадах юм болоо яачих юм бол. Би нэг тийм өөрөө дураараа болохоор заримдаа нэг ингээл те дутуу унтаж босч ирсэн ээ. Би ихгүй гэдэг төрлийн. Тэгэнгүүтээ эсвэл бол нэг би заримдаа гинт бүр ингээд үнэхээр яг албаар санагдал байгууд нөгөө хүнээ хүлээх гингүүд надад бас зэрэгээр тэнийг санагдаад. Тэнгүүт айгу өөрийгөө хамгийн өвчтөе үед нь олон хазлал жоохон ядарсан үед нь өөрийгөө сайхан ингээл үлгийдвэл тэгж явах сонирхолтой. Ер нь хүнтэй хамтарч ажиллах талтаар бол би бол амар муу. Зөв. Цаагааргууд эсрэгээр болж явал бостой жинхэнэ бүх хүмүүсээ зохицуулаад тэрийн жинтэй уулзуулаад нийлүүлвэл юу гарах уу гэдгийг чи ингээд бодоод байгаа хгүй. Би бол за би өөрөө тэгвэл би тэгвэл тэгж мондөг байх юм байна. Өөрийгөөсөө илүү юм бодож чадахгүй байх. Чадахгүй ч штэ чадхаас төгшөг гэдэг. Одоо нэг гадаадын стримүүд шоу спид кайдер бол бас л стримийг бас өөр төвшөнд аваад ирлээ шүү дээ. Яаж ч өөр төвшөг. Тий одоо яг гадаадынхны одоо яг стримүүдийн одоо энэ төвшин яг чамд одоо ямар санагдчих байна? Гой санагдаж байгаа. Гэтэ хийх боломжтойг бол бас би те кай хийж байгаа юмыг харангууд хийчмээр санаад бол багтаж байгаа. Тэгээ ер нь ард нь ямар процесс болж байгааг нүдэнд төсөөлөгдөд байгаа. Гэтэ яг хийх миний сонирхох юм гэвэл бас биш юм санагдаад байгаа байхгүй. Кай энэ хийж байгаа юм бол үнэхээр өөр төвшний юм байсан. Одоо хуучин тэгэл стриминг гэдэг юм чинь лайв стрим ч угсаа эхлээд 20 жил болж байгаа. Тэгээд
сүүлийн 3 жил л одоо Kai галзуулаад юм. Бүгд л өнгөсө компьютер хавар цугаал ингээл хийдэг байсан юмыг ингээд эвдээд бүр ингээд Hollywood-ийн киноны түвшинд явж байгаа байхгүй. Тэгээ Kai Speed эдэр тийм бас нэг амар галзуу юм шиг мөртлөө амар тийм боловсаар харагдаад байсан надад ингээд амар юм хийж байгаа мөртлөө одоо зарим хүмүүс ч нөгөө нэг амар гоё ингэж хүмүүсийн анхаарлыг авахын тулд хөлтөрхий юм нөгөө нэг бүдүүлэг хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэнгүүтэр Kai Speed эдэр болох нэг амар гоё шин юм санаатай тэрэн дээр ингээд тэр найзуудтайгаа байж байгаа тэр хоорондын нөхөрл үйл хөдлөл мөдлөл бодож олж байгаа зүйл хөдөлгөөд нэг амар тийм. Тэгээ одоо нөгөө галзуу гэж үзэх боломжтой санагдаад байна. Тийм галзуу байгаа байхгүй. Speed бол яг хүнд нөлөөлөхгүйгээр өөрийгөө л гимтэж гэдэг тэг өөр. Тэргийн өөрөө мэдчихэж байгаа. Speed яг үндэ үгт ингээл хүмүүс харангууд юм тэнийг юм шарч болж яг үндэ толгооноол үнэхээр амар ажиллаж байгаа. Speed чээр жиг. Гэтэ яхаа Speed чээд хаяа өөрөөр гэтэ хаяа шахаал. Speed-ийн нэг тийм. Speed одоо жүжиглэн гэж байх уу? Тэр юу гэдэг зарим жүжиглэх гэж хэтрүүлж л байгаа юм бол. Өөрөөс нь гарч байгаа эмоц байгаа тэрийг ингээд одоо яавал илүү хүмүүст үзүүштэй байх уу гэдгээр юм бүүстэлчтэй гэж нэм болж байгаа. Бас юутай те зөрөгтэй те Speed. Тэр одоо өсрэлтүүд амар те. Тэгээд ингээд Speed ч өөрөө ингээд нэг хоцож моцаал тэгээд нэг бие минь эвгүй хөдөлгөөн байгаад байдаг шүү дээ. Тэр ч ихтэй яг өөрөө гинт бас дотроос нас яг тэгж гардаг бах те. Гадаад нөгөө нэг угийн нөгөө нэг өнгөт тарснууд ч жоох өөр өстэй те. Хараад ер нь жоох өөр. Тэгээд Speed-ийн тиймэрхүү бас мэдлэгнүүд байгаа. Ер нь ингээд ерөнхий имижээр харах юм бол Speed нэг тийм тэгээ юу ч хийж магадгүй галзуу солиотой. Нэг бол хот чинь, нэг бол backflip чинь, нэг бол юм нураагаад ч юм уу те. Нэг бол хүмүүстэй ингээд хэрэлдэж байгаа ч юм уу. Эсвэл гээр Google хийдэг ч юм уу. Нэг юм амар тийм энержитик юм мэдрээд байгаа. Тэгсэн мөртлөө яг Speed яг ингээд те амар serious болсон үе инглифлээд байгаа. Болбол хөшөө тийм юм. Яг юм битэд. Нэг өөр нэг стример ингээд нөгөө ганги ингээд хайн сайнууд байдаг шүү дээ. Тэрийг ингээд хийх гэж юм. Эсвэл ингээд нөгөө гангийнхаа уулзангуудаа гар барьдаг тийм юмнууд байгаа шүү дээ. Тэрийг хийх юм бол нөгөө өрсөлдөгч гангийнх нь тэр гангийнх юм байна гэж үзэнгүүт бараг буутчихдаг. Тэрийг нь мэдэнгүүтээ ингээд стримүүд зогсоож байгаа ч юм уу те. Бас яг ингээд serious үедээ ингээд Speed-ийн царай шал ондоо. Ингээд тэгээ анзааргуутай үнэхээр тэрийг биш тааж үнэхээр тархин ажиллаж. Speed Kai хоёр ихтэй стримерийг бүр яг үндэ бүр дэлхийн стримерийг шал өөр төвшөнд аваад ирсэн шүү дээ. Kai юу гэдэг өөрөө гарч ирсэн стример биш. Ийм fabricated буюу одоо нэг үйлдвэрлэсэн. Kai өөрөө шинэ хүн гаргаж ирж байгаа юм байна. Үгүй. Kai чинь юу гэдэг ингээд лаг ингээд гэртээ стримэгээл өөрөө хичээгээл ингээд өөрийнхөө хүчээр гарч ирсэн биш. Hollywood-ийн ингээд томчууд наад хүүхдий чинь одоо дараа нь энэ үйлдэлийг хэл энийг хийх гээд хэлгэцэн тим хүн гэж. Яасан бэ гэсэн чинь одоо ингээд амар алдагтай байгаа рэпер нэрийн санддаг бай. Тэгээд Kai хоёулаа 2013 оны үед ингээд ийм шалтан илэрж байгаа ингээд зураг олдож байгаа юм. Яг ч юм одоо байгаа хүмүүс аль 13 онд би нэгэ мэддэг. Тийм байна тий. Тэнгүүд хоёулынгийн цаанаасаа ингээд тэг нөгөө том ах ингээд хөдлөж байгаа. Нэг димхүү би харсан. Гэтэ байж шүү. болно. Холливуд молливуд ч одоо бүр ирээдэг бол LeBron James-ийг лаптоп бүтээсэн гэж яриад байгаа ч. Магадгүй ш. Тийм байна те. Бас тэгээд Холливуд эд чинь тэгээд үнэхээр дээрээсээ томчууд нь ингээд бэлдээл өвлөж зохиолын бичиж байгаа. Тэгээд мөнгөтэй хүмүүс чинь тэгээд юмыг зохицуулна ш. Тийм шүү дээ. Одоо наад хүүхдээ чинь ийм студ бэлдээд дөг наад хүүхдээ ийм хийлэг нэг ийм продюсер хүн бол яг үндэ мөнгөтэй үйл энийг ч гаргаад ирэх боломж байгаа л. YouTube гэхдээ сүүлийн 2 жил бичгэнчлээ. Яг үндэ бичгэнцэнтэй. Амар их шинэ YouTube дээр. Тий одоо чинь Мё гэхэд амар олон сувгтай ингээл яаж чи бас ингээл овоод сувг байна те. Түд ингээ харангуут угийн сүүлийн 2 жил YouTube гэхдээ бүр 9 хөгжиж байгаа те. Одоо дараачийн 2 жил бүр хөгжих байх та. Тэгээ бүр тесрэх хөө. Амар. Одоо би ингээд өдөр болгон ингээд ороод YouTube ороход ингээл юу гэдэг шин YouTube руу шин channel нэгтцсэн шин контент эсвэл нэг өгцөн байсан channel-ууд буцаж амилж баймлаад амар их шинэ гарч ирлээ. Эсвэл 100 босоод нөгөө монголчууд ерөнхийдөө өвөлдөө ингээд ичж байгаад гарч ирж байгаа үе бас байгаа. Амар л их шинэ гарч ирлээ. Харин би одоо ингээд өглөөдөө нөгөө нэг үздэг гэсэн шүү дээ. Тэгвэл шинээр ингээд зүгээр уцаараа YouTube хийж байгаа хүүхдүүд зөндөө байгаа юм. Тэгэхээр би харж байгаа хаа. За ингээд нэг 10 хүүхдийг үзлээ гэхэд энэ 10-аас 1 юм уу 2 нь л ингээд үлдээл цаашаа явах та. Хүүхдүүд нөгөө нэг би ингээд ютубер болно гэж яриад байдаг байсан шүү дээ. Одоо тэгвэл хүүхдүүд нөө яг ютубер болох оролдлогоо амар сайн хийгээд илээ. Одоо эндээс чинь яг нөгөө үлдэхүүд нь үлдэн шүү дээ. Үнэхээр би ютубүүд нь үнэхээр сонирхолтой юм байна. Зарим сонирхож үзээд за энэ бол яг миний бас 100% сонирхох зүйл биш юм байна гэдэг яг тэр
төвшөнд яваад байгаа байхгүй. Ер нь бол амар их шин одоо хончил лав гэлээ шүү дээ. Өдөө юу гэдэг малын бэлчээр дээрээс л YouTube хийгээл гараад ирлээ шүү дээ. Болж байгаа байхгүй. Яг үндэ мань битээсээ илүү тэр хөдөөний амьдрал одоо их сонирхолтой байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ ч нэг амар асуудал байна. Энэ YouTube champion тэр би нэг видеог нь үзсэн байхгүй. Бас нэг эхнийх нь хүсэл нь 100,000 subscribe хүрэх, хоёр дахь хүсэл нь YouTube channel орох гэж байгаа байхгүй. Тэгээ би бас амар баярлалаа. Яагаад гэхээр тий бид нар бас ингээд 200 жил хийсэн мөртлөө YouTube channel бас амар нэр хүндтэй болсон байгаа байхгүй. Яагаад гэхээр бүгд нэг цугларч чадаж бүгд нэг яг ирж оролцдог болохоор тэрнээс амар тийм амжилт өгсөн байгаа байхгүй тий. Тэгээ нэг том асуудал байгаа энэ оролцоорыг сонгоно гэдэг амар том асуудал. Би одоо энэ дээр бол нэрээ энэ жилээс харин би бодоод байгаа байхгүй. Би бас чамаас асууж үзье заа. Хүн болгон яг санал хураалт яваал гэдэг байгаа байхгүй. Зүр намайг л авлаа. Чи одоо тэгээд зүтгүүлэл орно штэ. Би ихтэй бол энэ дээр бол бас ингээд юу штэ ингээд чи бол наа мэдэн штэ. Ингээд яг найз минь гэдэг мөртлөө яг ингээд толсон үед бол би шийдвэр авах тамаа шудраг гаргадаг штэ. За энэ бол ингэсэн тэгсэн. Тэгээд тэрээс бол ингээд өмнө зөндөө энэ дээр орсон. Би чамаа чи 6 сарын 1-ийнхээ контентонд те гуйж авчирснаа YouTube channel-д оруулаагүй ч ах шиг. Цаагаар бол уул муухай. Тэр үедээ инээлдэл юу хоёрсан. Тэгээд YouTube channel чиг сонгоход ер нь бас чанга яг эхний 2 жилиг бол ингээд сууж байгаа тий. Санал асуулгаас тавлын орыг шалуухан баха. Санал асуулгаас ч бас явуулахын тулд мэдээж яг юм албан ёсны гоё их хэрэгтэй байхгүй бид нар тий. YouTube-руудыг тэнгуут би харин энэ жил харин нэг хэдэн газруудаас холбогдоод байгаа. Вебсайтаар санал асуулгын бүх одоо YouTube-руудыг тий 100,000-аас дээш ч юм уу. Google Forms-оор ингээд сонгочдөг эсвэл шинэ хүн ордерыг сонгож байгаа шинэ хүн найд бичдэг ч юм уу. Харин нэг хоёр нэг чухал юм байна. Тэгээ гол нь тэрийг хүнд хүрэхийн тулд хуучин чампуудтайгаа нийлж сууж байгаа. Бид нар шинээр ийм их ийм галзуу юм хийж байгаа. Та нар өөртөө YouTube-руудыг оруулахыг хүсэх юм бол энэ доор линк байгаа. Дээр нь товшиж. Одоо харин би арай санал хураалтын нэг юм бэлднэ. Тэгээд тэр нь яг ингээд нэг 16 ер нь 16 оролцогч ордоо штэ. Тэгээ энэ жил бол гэхдээ би бол бас амар юм дээр хайчраад аваад бол ингэж бодчихлаа. Амар яа. Тий. Орсон 16 оролцогч бол нэг нь бол цөм баяжал амьдрал нь бол жоохон өөрсдөө л гарна. Машин толгойх нь шүү дээ. Би яг бас ёо машиныг бол бас кервалцсан л байгаа. Гэтэл илий тий. Машин Эдгээр би бол өмнөхтэй оролцсон дараа контентод нэг хичээгүй. Чи ингэдэг байхгүй өнгөрдөн шүү дээ. Та нараараа ингээд нэг юм сул талаад байгаа байхгүй. Авнаа л гэж орох хэрэгтэй. Үгүй тэгэл авдаг байхгүй. Ингээд чи найзтайгаа олж нэг найзтайгаа очиж уулзсан. Тэгээ би цагийг гоё өнгөрөөх гэж очиж байгаа байхгүй. Хүмүүсийн нөгөө нэг дараахтай би очиж зөө. Хүмүүсийн аавра өндөр байгаас те. Өмнө жилийн YouTube channel дээр 10 сая хий авахал өнгөд хүн болгоо кино задлан байж магадгүй өнгөд бүх хүмүүсээ кино задлангаа бодоодсон чи кино задлан чи финалд үлдчихэж байгаа байхгүй. Тэр өмнөхтөөс яг ингээд юм ихлээс өмнө гэрмикс манай мөнхөө шидэр чи энэ жилийн 10 сая дээр хэн авах болгоод адтаагаараа юмд илдэвтэйгээр наа цогтооч аав шиг би финалд гэж байгаа байхгүй. Хүмүүсийн нөгөө нэг юу чухал аавраа чухал. Авнаа гэж. Миний авраалч би хож. Зөв. Одоо гэж бодож байгаа бас байна шүү дээ. Энэ жил дээр бас нөгөө Окей 16 оролцогчоос санал хураалтаар тэнгуүтэ YouTube champion бүсийн эзэн дээр бас нэг санал хураалт басан явуулахаас бодлоо. Үзэгчдээсээ. Тэгэхгүй болоос тэр чинь бас хийланд агуулад байгаа. Ер нь бол хийланд 16 л найзаагаас суугаад байгаа шиг үү? Найзаагаас суугаад. Би яг нөө яагаад бас тэгж боддог юм бэ? Тэр 16 хүн чинь яг үндэ ингээ өөр өөрсдөө гэсэн тий карьертай, өөр өөрсдөө гэсэн амбицтай тэнгуүтэ ингээд харж агаад YouTube хийх ямар хэцүү гэдгийг мэддэг болохоор яг тоогон дотроос эхний 2 жилээ сонгож байгаа байхгүй. Одоо харин үзэгчд яг орж ирсэн ч гэсэн 100% шийдэхгүй. Одоо тий нэг 50% нь үзэгчд шийддэг ч юм уу. Аль аль нь зөв юм байна лээ. Эцсийн хэрэлж үзэгчд нь сонгосон ч зөв, дотроос нь хэн илүү гэдэг мундаг юм хийж байгаа, артлыг мэдж байгаа болохоор мундагаас сонгосон ч зөв, аль нь ч хэлсэн л зөв юм байна. Нодлогын холгоо яасан. Энэ жилээс гоё нэ. Манай YouTube channel чинь зорилго маань тэгэл баярын өдөр бүх хүүхдүүд үнэгүй юм үзэхэл ер нь зорилготой. Тийм шүү дээ. Стример яг болох ч байгаа одоо яг хүүхдүүдэд одоо хандаж. Гэтэ ер нь арай надад сонссон чи сайхан нэг асуусан шүү дээ. Нэг 100k урж байгаа хүүхд ирснэ. Шинэ YouTuber стример болох ч байгаа хүүхдэд зөвлөгөө өгөөч гэсэн байхгүй. Чам дээр надаас ингээ сэлбэлээ батна гараа шийдвэрлсэн. Зөв. Тэгээд би юу гэж хэлсэн гэж nice try. Яг үндэ энийг үзэж байгаа тий 100 хүүхдийн 99 та нар угаасаа фейлдэн nice try. Орлоод үзэх. Тий. Нэг нь бол амжилт үзүүл. Хүн гэхдээ ер нь ямар ч чадваргүй байсан хүн яг тэр юмдаа яг дуртай л бол тэгэл сурчт юм шүү. Би одоо ингээд надад бол тийм бүр ингээд
компьютер эвлүүлэг найруулга зохиол мөхөл төр надад бол суур байхгүй шүү дээ. Зүгээр л өөрөө сонирхоод тэрэндээ дуртайсан болохоор л сурцсан. Тэгэхээр ер нь бол сурчдаг юм билээ. Үнэхээр сонирхолтой л бол. Юу байсан? Би өчтөр үзсэн подкаст. Mr Beast подкаст. За. Тэгээд тэрэн дээр хүмүүс амар зөвлөгөө асуудаг. За. Тэнгүүт чи 100 бичлэг хийгээд ир. Тэгээд тэр үед өөр асуулттай болцсон байна. Тэрийг надаас асуу. Яг тий. Тэнгүүт хүмүүс 100 бичлэг хийхгүйгээр шантарчдаг. Эсвэл 100 бичлэг хийсэн хүн бол тэр асуулт асуух шаардлага болсон. Тийм шүү дээ. Өөр Тэгээ бүгдийг өөрөөсөө зайлшдаг гэсэн. юм байна тий. Тийм хийгээд үз. Гэтэ яг хуу 100 бичлэг хийсний дараа тодорхой юм асуух байхгүй. Миний яг энэ болохгүй байна. Энийг яах вэ? Тэгвэл яг юу ч хийгээгүй эргүүтэй амар сонирм асуудаг байхгүй. Яаж стрим хийх вэ ч юм уу. Тэнгүүтээ тэг хамгийн ихний юм чинь тэгээд компьютер асаахаас л эхлээл тэнгүүд бид нар чинь заах цаг байхгүй шүү дээ. Дараа нь яг ингээл би нэг камер тавиал ингээ гэрэл өгсөн чинь өнгө нь ингээд байна. Энийг яах вэ гэвэл хэлээд өчөд амархан тийм шүү дээ. Бас таахгүй. Нэг чаг чаны үг гэдэг өстэй. Одоо нэг алдартай хүмүүсийн үг ингээд чаг чаны үгэн дээр камер асаал бол кино гэж байгаа шүү дээ. Хамаагалт тэрийг асаагаад рээгээд дарахал хэвээр гэдэг байгаа шүү дээ. Одоо бид чинь нэгдэг өстэй видео хийх юм бол яаж өгөх вэ? За яаж ч ясаа камер асаа. Тэгээд рекордоо хийчих. Тэгээд нэг видео гарна гэж дайрдаг байхгүй. Камераар яаж байгаа. Тэг чи нэг амарцсан үедээ тэгээд хийдэг байхгүй. Чи тахаас хараад тоглоод Ундаг амарх юм аа. Гэтэ одоо ер нь ингээд урттай амарх. Чи YouTube чанартай орё л гэж бодож байвал одоо тэгэл энэ жилдээ сайн хийх чинь би угаасаа тэр чигээр би хамна. Одоо үзэж байгаа YouTube руу нэрээ та нарт ямар ч спонсор олдохгүй аа. Ямар нэрээ. Чи ихтэй стример дунд одоо би одоо чаа хөөрөж байгаа ч юм биш. Чи ихтэй стример дундаа CTS бол би бол яг үндэ стример гэдгийг би бол CTS гэдэг хүнээр л анх яг мэдэж авсан. Өө стример юм байт юм ба шүү. Яг нөө ингээл лайв хийгээл ингээл тоглож моголдог хүмүүс байж тээ. Тэр мөрийг бол мэдчихэ. Тэр чи яг стример гэдэг үндсэн яг нөгөө нэг ухагтооны мэдгүй байгаа даа шүү. Тэгвэл чи нөгөө нэг ингээд тоглоомол тоглож байгаа хүн юм байна гэж бодож. Чи болохоор ингээд бүр яг нөгөө компьютер хатаа олон юм хийдэг. Болохоор яг стример хүн чинь бас иймэрхүү бас гой төрлийн юм хийгээд ингэжээж бас эн чи стример гэж бас явдаг юм байна шүү. Чи бол яг стример гэдэг Монголын яг стримерд бол яалтчвал ихний бол 3 Оо юу вэ? Яг нэг хэлж бас болохгүй. Юм ихтэй жоохон юм ардаа жоохон зохиостой байхгүй бол би бүр яг чи түрүү аахдаг чинь хэм ингээл баах юм яриад байна. Аахдаг ч штэ. Надаас хүмүүс ахтай орж ирсэн дөндөл хүмүүс. Гэхдээ би угаасаа нэг хоёр дээр хүн байхгүй. Хүмүүс 3-ын төлөө өрсөлдөн. Тийм үү. Хоёр дээр хин хүн байхгүй. Хүн байхгүй юм уу? 3-1-ийн хооронд зай байх хэвээр. Зөв. Миний болно дараагийн хооронд. Тийм бэ те. Хоёр бол чиний сүүдэр юм шүү. Хоёр одоо угаасаа явах хайгот энэ угаасаа бодит байдал тийм. Би бол факт хэлж байна. Ер нь бол жоохон энэ жил өөрөө жоохон бас жоохон амбицтай орж ирж байгаа юм байна шүү дээ. Үнэхээр хүндээс жоохон амбиц хэрэгтэй. Гэтэ энэ үгийг бол би орог хэлж байгаа гэ. 4 жил лав хэлсэн байна. Өөртөө итгэлтэй ээжээс л үгүй амжилтанд хүрэн л дээ. Одоо ирээдүйн ер нь юу төлөвлөгөө нь ямар байна манай? Чеклистүүд үү? Нэг Godly button бол байна. Ой, одоо иттайгаа лээ. Одоо 400. 400 яг хүрэх чинь нэг оны дотор. Яг би видео одоохонд оруулж чадахгүй байна. Шинэ эдитрүүтэй аваад видео оруулж чадахгүй байгаа. Оруулаад эхлээд яваад эхлэх байх. Нэг жил 2 жилийн дотор бодсон юм бол байна. Тэгээ Godly button-од ихний ээлжинд бол байна. За тэгээд өөр бодсон юм уу? За энэ байрыг би ээжээс судалж авах бодлоо. Зөв. Одоо өөр юм гэсэн бас байртал ер нь бол талын бол явцсан байна. Сайн байна. Танай байрагтай гоё байр байна өө. Яг одоо энэ ээжтэй зогтой амьдарч ирсэн. Тэгээд ээжээс худалдаж аваад ерөнхий зээл маяг гэсэн үг. Зөв. За үнгүй амьдраа тэгээд бас гоё том боломж шүү те. Ээжээсээ зээлээр авангууд энийг өгнөд чинь том боломж шүү. Энийг төлж дуусгах бодлоо байна. Тэгээ энэ бас ёо энэ бас наачаас гоё. Зарим хүмүүс бол за ээж юу мөнгө вэ? Би чи хүүхэд чинь штэ өгөөч л ухааны юм ярина. Мэдгүй би миний тарих болонгууд хүн болгон тустай хүн би энийг ээжийн байрал гэж хараад идэв. Тэг яжаад ээжийн тавилга үлдчихэнгүү тэгээд яг л ээжийн байр шиг. Өөрөө мөнгөөрөө тавилгаа оруулж авмаар байгаа байхгүй. Тий би одоо энийг шуудалдаж аваад байна тавилгаа өгнө. Тий. Тэгээд өөр нь миний тэр ажил өөрөө би өөрөө шиг санагдаж байна. Тэгвэл ирээдүйн төлөвлөгөөч бас гоё Golden Button нас энэ байраа өөрийн болох бас төлөвлөгөө байна. Тэгээд яг листүүд л байгаа. Тэгэхээр нэг амар мөрөөдөл зөрөөдөл хийргүй. Уус хүрчил юм санагдаж байгаа гэх юм уу? Янзээ. Тэгвэл манай юу чинь тэгсэн хобби нь юу вэ? Ер нь яг за стрим хийхээсээ компьютер дээр байхаасаа өөр нэг юм гоё нууц хоббиноосоо хэлээч. Би нэг ийм хоббитай юм шиг байна лээ. Эсвэл ийм хоббитой. Сонирхдаг арай өөр юм заах мэдээж тоолох хоббитой болохоор стрим хийчээ. За.
Тэгээ хоолн сонирхолтой. Энийг уус би байнга л ярьдаг стрим дээр ч хоол мод хийгээд иждэг болохоор хоолндоо сонирхолтой. Хоолоо ер нь бүр цаашдаа бүр илүү хөгжүүлэх бодол байгаа юу? Би хоолны контент хийнэ гэж бодоод 3 жил болж байна. Хийлдэ. Яа ихгүй. Гэтэ чи ингэж бодож байгаа. Тэгвэл стрим хийхээсээ дөө чи хоолой контентэд тусдаа камераар авчаад тэрийг эвлүүлээд зүгээр оруулж чадаж Монгол YouTube чинь тийм нэг юу. Чи стрим бол стримээ хий гэсэн юм байхгүй шүү. Тий. Үгүй гол нь юу гэдэг нэг юм том алхам их гэдэг байгаа байхгүй юу? Нэг юм. Тэгээ чи хоолн дээр ихтэй би бол чамайг хоолоор амжилтанд хүрнэ гэж бодож байна уу? Төрөөнийх нь хоол хийж байгаа чиг амар эвлэх гэн тэгээ хоол ч гоё амттай. Тэгээ чи өөрөө тэгээд эрэгтэй хөхөд амар тийм чадвар бас байгаа байхгүй юу? Эвлэх хүмүүс байдаг шүү дээ юм. Өглөө болгон юм ажил бодол сэрээд байгаа ер нь болоо. Тэгээд зүгээр шүү. Хоолны би үгүй за би 3 хоногийн дотор харсан. Тогоош тэнгис хоолны контент хийгээд байгаа харсан уу? Тийм үү? За. Тэм Токио 2. За. Ер нь бол анзаархад бол Тэм Токио продюсер хийгээд тэнгис ахаа юм гээд ташаал. Тэдэртээ нийлж видео хийх үү гэж би асууя гэж бай бодсон. Тэдэртээ хийж одоо чи зүгээр хүн уураад эренгүүт амар гоё хоол хийж өгөх болоо юм шүү. Үгүй тэл контент шүү дээ. Үгүй энэ бүр тайтлтайгаа хамнартайгаа байгаас байна. Зөв. Окей. Зүгээр PC чинь залууч юм уу? Стример залуу мэргэжлийн тоогоочоор хоол хийж хоол хийхээ заалгавч юм уу? Тэгвэл дарах тавьсан байх байхгүй. Тэгээд би бол зааврын аваад хийгээд өччих болно. Би ихтэй чамд өөрөө бол чаднаа л гэж бодчих. Үгүй тэр зүгээр тэгжээж ингээд crossover YouTube-тэй. Одоо энэ контентэд адилхан контент. Одоо тэгэл маань тэр нөгөө хоолны хяах мундаг те нөгөө бяцлах хийгээд идэх ах чинь юм билээ. Гадаадаар айгүйх явдаг. Бяцлаг хийж байгаа. Тийм өөрийн гэсэн Монгол хоолндоо явах уу? Тийм. Тэр журганаас тавих уу? Тэний цаанаа ингээ харахаар ингээ багаас үзсэн хүмүүс угаасаа шүтдэг. Тэнгис хаа тэр яг хоолны бүр хитэн нэг яг магнатод байгаа тий. За хоол одоо хоолоор шаардлагатай. Вэ чиний араа хоол амар хол явна шүү. Өөр сонирхож байгаа хобби байгаа. Сакс туулж юу? Би сакс тоглож шүү дээ. Би сая хий гიშгцээ. Хүн хамгаалж агаад уршаага гიშгсэн чи хөлөндөө ноч гიშгээд шагаа хавдцсан. Одоо жоо гам барьж байгаа. Гэхдээ хаана тоглож ин заа. Нөгөө сая нэг Space League гээд нөгөө Grimix намайг дагуулж яваад бид нар нэг хэд тоглосон шүү дээ. Тэр гоё юм бэлээ. Mini League гээд 4 багтай. Тэгээ одоо найз заал аваал. Тийм үү. Тэгэл чи гарахад хувцас гарахад саксын хоббитай. Залуу нас ч тий. Одоо тэгвэл явцсан чиний бие чи удаашраад эхлэв штэ. Нөгөө гревинг контент мөрсөн шүү. Чи мөрсөн шүү. Тэр нь би аваад ээж тэхсэн шүү. Тэгээ топ 4 мөрөвтэй бол та нарыг харахад би бол ажиж байлээ. Амаараа бол хинч топ 4 рүү орно шүү. Тэр ахыг бол угаасаа барахгүй. Тэгээ биг бол барахгүй. Барна штэ. Чи ийм болохоор яаж бардыг топ 4 гэжээс нь одоо бас чи тэрийг барахгүй. Тэгэл одоо тэгэл топ 4 үзэх. Наа барах одоо чи барна штэ. Хоёлоо үзэх үү? Үзэл та. Дараа нь хоёлаа нэгэн эсрэг нэг би зөө хөлөө идээгээд хийцээ. Хоёлаа 8 сарын дондор нэгэн эсрэг нэг хоёлаа гоё контент хийнэ заяа. За би чамд юу өглөөш. Одоо дуудлага өглөөш. Нөгөө нэг төрүүлж дуурсан хөхөөний ам хөлтнө гэж. Биш юу лээ. За одоо дараагийн хобби нь болгоод юу вэ? Тэр нөгөө буудлах юм байна. Чихэн буугаараа. Тэрийг тэр ч бас мөнгөний спортоо нэг суманд тэдэнд хөргөл гэдэг юм байлаа ер нь бол. Пам. Нөгөөдрөөч бодод нэг 500 сая төгрөг болох юм байна. Тэгээ тэрнгээр ихтэй очиж би нэг буудаж үзснэ одоо нөө CS:GO ч амар яаж байгаа штэ. Од болж байгаа штэ. Тэнгүүт нь яг CS:GO-ийн яг ойролцоо бодод тань буудаж үзэх ч юм уу. Тийм нэг контент хийвээс гоё санагдсан. Тэрийг хийх тэрийг ер нь сонирхмаар л. Ер нь надад амар таалагдсан юм аа. Нэг үзсэн штэ. 100 болцоо ер нь бол гоё стримээ хийх үү. Тэг. Одоо би бүр наадмаар арай яаж богд хамарх уу гэсэн бодож байна. Тэгэл тэрнээс хашаад шууд тэр чигтэл хазаа гიშгээл хараагаас л юм да. Зөв. За тэгвэл чи ч бас энэ жилийн YouTube чемпионод үзээтэл санал хураалтаар яаж гарч ирэх гэж л хараа. Би одоо энэ жилийн дотор юугаа тархиа авсан шүү дээ. Санал хураалтаар гарч ирсэн л орно тэгэл өнгөрсөн. Ер нь бол тий. Тэгээ санал хураалтаар гарч ирсэн 16-гийн хин янд орох нь тэгэл харъя. Тэшээс ганц хүн янд орохгүй тэр чинь нэг нь том юм аавн тэгснэ ахаад 3 нь гадагшаа явна. Тэгээ дундуур нь ямар ч тоглоом явах юм бэлээ. Энэ жил ихтэй ер нь бол манай YouTube-рууд үзэж байгаад энэ жилийн YouTube чампиг би жоохон тийм юуных болох гээд байгаа юм. Жоохон бие хүчний. Би бас нодлоо хэлсэн. Жоохон хөдөлгөөнтэй байгаараа дараа жил ер нь жоохон хөдлөх хэрэгтэй шүү. Яагаад тэр энэ ирч хүчтэй юм хийхэд хүн чинь хөдөлж явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл чи нөгөө нэг хэдэн хүндэт зочтой авчирдаг тэгээ нүдэн дээр зоогоод талтана ш. Ядраагаад тэгээ амьсгаад болоод ингээ бүр ингээ хачин болгоод явлаас хэцүү. Тэгээ би нодлоо хэлсэж дараа жилийнхтаар ер нь жоохон хөдлөе шүү. Манайхан жоохон бэлтгэл дээр мөрөгдөж YouTube чемпион лөө.
нөгөө юм дотор орж тийм шүү дээ. Тэр ч бас тэрийг бол гайгүй юм болоо гэж бодсон чи яг хүмүүс тоглохоор их балер тоглолт юм байл шүү дээ. Сенсорцэн шүү. Сенсорцэн шүү тэр. Гэтэ бас гайгүй. Манай чаймиг савуулснаас босд нь бол яагаад ч биш. Чамиг ухаан алдаар хаана хайжсэн шүү дээ. Савуулсноо чаймиг очиж савсноо л гэдэг бай. Тэрхт арай амир мөрөгцөөдэй төвшөө. Төвшөө бүрг яг нөгөө жоохон анкл ахад нэг дүүнэртэйгээ тоглохоороо гэж сагсуулахаар углаад байдсан шүү дээ. Төвшөөр тэгцэнтэй улаацсан. Гээ очоо мөргөш. Тэгээд төвшөөч угаасаа яг өөрөө тийм үү шүү дээ. Яг болохоор бас яг гоё чизлээс тоглосон баах айгуу гоё. Тийм байна. Тэр яг удаашруулсан бичлэг дээр мөр хаана байгаа вэ гэж яг тийм болсон. Энэ жил ихтэй шинэ хүмүүс. Би бас 3 өгсөн шүү дээ тэр чинь. Энэ жилийн ихтэй чамтай шинэ хүмүүс их орох бах уу. Гадаадаас айгүй хүн ирлээ. Тэгээд бас шинэ ютуберууд гарч ирж байна. Яасан рукинуудаас нэгийг оруулдаг тийм нэг гоё юу юм уу бэлдэхгүй бол слот тий. Рукинуудаас нэгийг оруулдаг тий. Тэгээд дөнгөж гарч ирж байгаа. Дөнгөж гарч ирж байгаасаа нэгийг ч юм уу хоёрыг ч юм уу оруулдаг. Тэгээд нөгөө хуучуулаа тэгээд санал хураалт шээ. За энэ яг санал хураалттай гоё вебсайт хийчихвэл амар гоё тийм. Албан ёсны л доо. Нэрээ санал хураалттай үү. 16 уулангийн сонгуулж байгаа 14-ийн сонгоод үлдсэн 2-ын өөртөө сонгодог ч юм уу тэгэж бас байж таглаа. Би энэ дугаар дээр энэ хоёр оруулмаар байна гэд оруулж байгаа ч юм уу. Шинэ одоо рукигээ. Боднаа сайн бодож байгаа л. Тэрийг би цаагаад. Би ямар оо зөв шүү. Та нар ингээ санал бодлоо хэлжээж яаж тэгээс бид нар бол байнга зөв юм гэж байна шүү дээ. Тий бид чинь та нар оролцогч нар инпут авч байгаа эцэг үг яриа шүү дээ. Харин одоо ингээ 2 жилийн хугацаанд хүмүүс санал хураалтаар ютуберуудаас сонгодог болмоор байна. YouTube чампийнхаа бүсийг санал хураалт үзэгчдийн саналыг заавал оруулмаар байна гэсэн. За тийм байна. За тэгээд хоёлаа ч бас нилээл сайхан бол. Гоёагаас. За тэгээд гоё үзэгч нартай үеийнхэнтэй хандж үг хэлээч. Бас өөрөөс ингээ 28 жил амьдралаа. юм байна. За. Тэгэхээр одоо миний бодлоор байгаа сте. За. Амьдралд ер нь бол Аз гэсэн юм байхгүй. Яг уу Аз ингээ жижигхэн юмн дээр ингээ нөлөөлөх гэсэн чиний яг үгүй үндсэн ингээ шугамаа арах юм бол Аз ер нь ямар ч нөлөө байхгүй. Уг Азанд найдаад нэг гоё юм тохиолдлоо. Тэр нь яг үндэ сарын дараа яг үндэ нэг чухал юм биш байж таарна гэх юм да. Суглагаар мөнгө хожлооч гэсэн үг тэр яг юу тий тэр мөнгөө менежмент хийж чадахгүй хүн байх юм бол тэр мөнгийг яаж чадахгүй. Тэгээ суглагаар мөнгө хожиж болно гэхдээ урттаа тэр мөнгийг өөрөө ч олж болно. Тий. Ерөнхийдөө зүгээр л үг тий чи ийм хийж байгаа тэр юма тууштай хийсэн тохиолдолд үр дүн гар. Тэгэл хүмүүс юу тий нэ яаж тоглоо сайн тоглоом сурах уу яаж сайн буудах уу ч юм уу эсвэл яаж ютубер болох уу. Тэгээ одоо би яриа өнөөд өглөөлт өөрийгөө анзарч байгаа. Би ингээ 15,000 цаг стрим хийсэн байна. 15,000 цаг штэ. Тэгэл бодлоо. Нэг тийм азар стример болно гэсэн юм байхгүй штэ. Зөв. Өөр нөгөө талд чинь ингээд чиний үдчихэж харж байгаа бүх хүмүүс яг чамд харагдахгүй тэ орондоо тэрийг ч юм орондоо ч юм уу компьютер хавард ч юм уу зөндөл их цагийг хийх хүссэн юм аа. Хичээж хийгээд цаг өнгөрөөцөн тэрийг чи анзаарахгүй л байгаа. Тийм болохоор юу гэдэг чи амжилтанд хүрмээр байгаа ч юм уу за амжилтанд хүрэх албагүй байхгүй л тээ. Гэхдээ тэ зүгээр л амьдрмаар байгаа бол амьдрахаа юу гэдэг амьдрахын тулд сайхан амьдрмаар ямар нэгэн чаддаг юмтай байх хэрэгтэй. Тэгээд тэр чаддаг юмтай болохын тулд чи тэр юма хийхээс ор сонголт байхгүй. Нэг аз тараа те CTS-ийн зүгдээ чамайг мешиндлээ гэж чиний үзэлтэй болно гэсэн юм ба. Тэгээ цогтоо мешиндлээ гэж чамайг үзэлтэй бол тийм байхгүй. Зүгээр л хичээ одоо над рекорд баттон энтрээ дар эсвэл юу гэдэг одоо хичээлээ хийх хэрэгтэй байгаа бол тэ чи YouTube дээр баг ингээд цагийг өнгөрөөчлөө шүү дээ. Одоо хичээлээ хийгээч чи юу гэдэг. Тийм. За баярлалаа. Тэгээ бас өнөөдөр бас намаагаас яг миний урилгыг аваад ямар юу сони юм бэ нэрээ. Урилга австаа гэртэн ирчдэг үү? Тийм. Энэ ихтэй амар урилга бай тий. Миний урилгыг зөвшөөрснөө би гэртэн ирснэ хоол идчихдэг. За ингээ өдрийн хоолыг бас надад бас гоё зориулж өнөхөө гоё амттай цөөн хийж өгсөн бас чин төгсд үнэхээр их баярлалаа. Тэгээ цааш амжилт хүсье. Өс мэдгүй энэ мэдгүй хаанч тэгээд аманд өөрөө вэж өгдөн шүү дээ. За дараагийн бичлэгээр уулзцгаая манайхаа лайк, share, subscribe. Like, share, subscribe. Like, comment, subscribe. Тийм ээ. Like, comment, subscribe.